За бидний хувьд 45 мянган жолоочтой болсон байна. Ер нь бол энэ санаачлага маань бас жолооч нараас бас гарсан. Бид нар одоо аль хэдийн жуулчдад бол угаасаа жилээс жилд үйлчлээд явж байсан. Жуулчин онгоцны боловсрол буугаад хамгийн одоо ихэнд л манай аппликейшнийг татаад Улаанбаатар хотод бол энэ аппликейшнаар унааны хэрэгцээг хангах юм байна гэдэг ойлголтоо авдаг. Тэгээд энэ жилээс бол бид нар онцлог нь компани болоод бусад одоо хамтрагч байгууллагатайгаа хамтраад мөн аялал жуулчлалын бас холбоотойгоо бас хамтраад ер нь энэ ажлыг илүү зохион байгуулалттайгаар нэгдсэн одоо журмаар чанар стандарт түвшингийн дээшлүүлэх хэрэгтэй байна. Ингээд анхаарч эхэлж байгаа. За үүний хүрээнд бол бид нар одоо нэг 45 мянган жолооч дотроос хилтэй жолооч нараа хамгийн ихний элчинд баталгаажуулна гэсэн. За баталгаажуулах дээр бид нар өөрсдөө баталгаажуулах биш бас мэргэжлийн байгууллага тэр тусмаа технологи ашигласан Edutech-ийн одоо томьёо багийнхантай ажиллаад яг баталгаажуулах процессоо бол тэдний тусламжтай, системийн тусламжтай хийнэ гэсэн. Энэ төвшүүлэгдсэн зорилтын хүрээнд бол технологи ашиглаад сургалтын процессыг энгийн хялбар байдлаар хүргэхийг бол бид нар зорьсон. Энэ жилийн хувьд бол 2024 онд бол бид нар өшөөний тоог өсгөх бодлогын хүрээнд бол одоо Go Mongolia концепцийн хүрээнд маш олон оронд сурталчилгааг хийж байна. За энэний нөлөө бол энэ жил бол нэлээд их байх болно. Хэрэглээ бол маш хялбар энгийн байж байгаа. Хинч барьж аваад хэрэглэхэд нэмэлт тайлбар асуудал байхгүйгээр маш энгийн бүтцтэй зохион байгуулагдсан байгаа. Агуулгын хувьд бол англи хэл дээр Улаанбаатар хотоо Монгол улсаа юуны онцлог газруудыг энгийнээр тайлбарлаж хэлэхэд үгсийн сан бол их баялаг ийм контенттэй байгаа учраас бол хүмүүс аялал жуулчлал дээр улс орноо ингэ тайлбарлахад бол их ач тустай байх хаа гэсэн хэлэлттэй найдварлаж байж байгаа. Жуулчд бол маш их хийхээр байгаа. Энэтэй холбоотой бидний өнөөдрийн энэ гараас сурж байгаа энэ ажиллагаа бол маш их хамааралтай гэж харж байна. Бид нар гадны оронд очичоод зөвхөн одоо ингээд нөгөө хөтөлбөрөөр явах биш. Нэг ганцаараа тий гараад ингээд одоо сити тур хийдэг юм уу тий хаашаа ч ингээд явхад яг ийм одоо гудамжнаас барьсан таксиг бол одоо гадны хүн бол оошоодгүй. Яагаад гэвэл найдвартай одоо ийм таксины үйлчилгээг бол авах хүсдэг. За бидний одоо байгаа бүртгэлтэй жолоочтоос бидний тооцоогоор бол 6 сарын 1 гэхэд бол 500-аас нэг 700 жолооч бол бүрэн одоо жуулчдад үйлчлэхэд бэлэн болно гэж үзэж байна.